Сайн бацгаана уу? За, бүдрээ сайн бицтэй. Та хэд минь гэр бүлийнхэн нь хүүхдүүд нь сайн бицтэй. Манайхан бүдрээ сайн хийдэг юмдаа хийдэг юм уу хийгээд явдаг юмдаа яваад хичээл сургуультаа хөгжмийн хичээлүүддээ ажилдаа тасгалдаа гэд хийдэг юмнуудаа хийсээр л явсаар л байна да. Цаг хугацаач хурдан өнгөрхийн. За тэгээд ойр та эдэртаа ярилцаагүй болохоор нэг гоё ярилцаж цугаад ороод ирлээ. Зарим хүмүүс миний энэ бичлэгэнд айгуу дуртай яагаад гэдэм бэлээ. Тэгээд ойрд яагаад энэ бичлэгээ хийхгүй вэ гэдэг хөргөн асууж исэн. Ерөөдөө би ч гэсэн бас яримаар санагдсан хэд хэдэн бас сэтвч авахтай ерөөхдөө нэг юм байгаа. Тэгээд тэр эдийгээ ярих гад ороод ирлээ. Би ерөөхдөө миний нэг ганц хичээдэг юм сайн ээж байх гэж айгуу хичээдэг. Ер нь зэрлэг өсөл тэмүүлэл мэн ерөнхийдөө тийм л болж таарад ах шиг байна. Тэгэхээр сайн ээж нар юу хийх ёстой байдгийг, яавал сайн ээж байдгийн талаар айгу бодоод тэгээд би яг хийж чадчихэв үү? Сайн ээж байж чадчихэв үү гэдэг айгу өсөлөө бас эргцүүлж бодоод байгаа. Тэгээ өөрөө сайн ээж байна гэдэг чинь өөрөө эрүүл байна. За ойлгомжтой эрүүл ээж хүүхдүүдэд анхаарал тавина, сайн ээж байж чадна. Хүүхдүүдэд эрүүл сайхан хоол өгж ээж би галбрын одоо юм хөрхөн эрүүлж хэрэг хүүхдүүдтэй байна. Тэгээ тэрний тулд ингээд байнга бас хоолн дээр юу сайн юу яах вэ авал юу одоо сүүлийн үед ерөөсө бодож байгаа юм бол яаж нэг хүүхдүүдтэй уурглаг хоол сайн идүүлэх үү гэж л их боддог болсон. Тэгээд уурглаг хоол ерөнхийдөө бас амар юм юм хомс юм. За өндөг байнга тогтмол идчихэ. Тэгээ за мах манай хүүхдүүд ер нь жоохон бага иддэг гэсэн чинь аюу хөрхөө одоо томроод ирсэн чинь монгол хүмүүс гэсэндээ бас монгол хүмүүсийн гэсэндээ махан цай болцсон болоод аюу гой чансан мах цах идэх туртай болчиход байгаа. Тэгэхээр мах байна. За тэгэл одоо ванду юу одоо ингээ нөгөө нэг юунууд байгаа аюу гэдэглээ дээ. Тийм бүрэнг одоо тийм тэдрүү байгаа. Тэл ерөнхийдөө уурглаг юм авокадо чихэрлэгт хүмүүс тэгэл гэх мэтчлэн за тийм ногоонууд ерөн идүүлэхийг хичээж байгаа. Тиймэрхүү байна. За нэгт эрүүл мэнд хоолт нь тийм байна. Тэгэхгүй одоо нөгөө нэг одоо ээж аавнараас аюух болж байгаа. Хүүхдүүдийн нумхаа их таргалж байгаа. Аюу жоохон 11 12-тэй за 7 8-тэй ч хүүхдүүд угаасаа аюу бүдүүн хүүхдүүд байгаа. Ээж аавын буруу ээж аавын хариуцлагагүй байдлаас хүүхдүүд ингэж өөхөлж ийн махалж ийн одоо тэгэл бөөр мөрөндөө таргална гэдэг чинь тэгэл бүүн өвчин шүү дээ. Тэгээд одоо юм жоохноос ингээ өвчний өөр болж эхэлж ийн. Тэгэхээр эрүүл хооллуулаад жоохон хөдөлгөөнтэй байлгаад одоо хүүхдүүд ерөөсөө би одоо тэрэн дээр л аягүй санаа зовж байна. Хүүхдүүд ингээд утас аягүй хүзээд тэрэн дээр амар сайн анхаарал тавьчихдаг байна. Би ч нөгөө нэг ажлаа хийн ганцхан хүн ажлаа хийн байнга л ажил ихтэй за өглөөгөр ажлаа хийн өдөр сормуусаа хийн дасгалаа хийн гэд аягүй нөгөө бас өөртөө нь үлдээх юмнууд байгаа. Яг дасгал масгалаа нөгөө нэг хичээлд би ч ажлаа 2 моёр гээд тардаг. Зарим өдөр бас эрт тардаг. Тэгээд манай хүүхдүүд ч 3 өнгөрөөгөө 4 өнгөрөөгөө ирдэг. Тэгэхээр тэрнээс нь бас дасгал масгалаа амжуулчихыг боддог. За дасгалгүй үедээ сормосгүй үедээ дасгалаад байдаг. Эсвэл сормосоо байдаг. За тэгээд сормосыг өдрөө оройгоор хийдэг болохоор за өдөр нөгөө эрцэн нөгөө үйлчлүүлэгч нар хахад ингээл энэ хоёр чинь уцсгүй бол тэгэл ээжээ агаа ингээд нээжээ өслэн ингээд тэгээд ингээл хэрүү шугаа хийгээл тэгэл ингээд шуугалдаал нөгөө би үйлчлүүлэгч нь манайч одоо салон л гэсэн үг ч дээ. Тэгээд амар гоё би чи ингээд гоё ай тавиал лаасаагаал гоё өнөртүүлэгч тавиал яг л юм гоё намуухан нөхцөлд хийдэг. Тэгээ тийм нөхцөлд хийхстэй юм чинь ингээл энэ хоёр чинь ингээл төчгнөл яваадах юм бол уцтай бол ингээд чивчмэг одоо ингээл уцаа бариас уц амар гоё чивчмэг ямар ч чимээ энерги байгаа шүү дээ. Тиймэрхүү байдаг байхгүй. Тэгээ уцгүй бол тэгэл төчгнүүлээд байдаг болохоор ингээл сормос их үедээ ингээл уцаа хүчин ингээд харч өрөөсөө байнга уц үзэл гэртээ хөвтөх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд одоо сүүлийн үеийн хүүхдүүд чинь зүгээр ингээд суугаад үзэхгүй орон дээр очиод манай хоёр хүүхдийн аар ингээл бөөн дээр тэгээд дэрэн дунд л унтдээ шүү дээ. Бөөн дэртэй тэгэл дэрүүдээ нуурдаа тавиал ингээл амар гой тухалж аваад орон дээрээ хөвтөө суугаа байдлаар уцаа үзээ тоглоод байгаа байхгүй. Тэгээд тэр нь айгүй их санаа зовж байгаа. Гэтэ яг
хөдөлгөөнд сургууль дээр л дасгал их юм да. Хөдөлгөөн жоохон тийм байгаа. Тэдэрт айгүй санаа зовж байгаа юм байна. Тэгээд яг хөө би сормос хийхгүй завтай ах махаа уцаа байл хораа гэл. Тэгээд бид гурав ч нэг юм савтай хайрцагтай. Тэдэрэн дотор уцаад ийгээд орой одоо 8 цаг гээл сэрүүлэг дууран дингүүтээ сэрүүлгээс дуурангууд уцуудаа аваад тэр хайрцагт яг галтгоонд холлоод унтдаггүй өрөөндөө авчид авчдаг хгүй. Тэгээд VPN-уудаа хаагаад унтдаг. Тэгээд юу ятай үед тэг би ерөөхдөө нүунийг өөрөө сормосны юг мөнгө ажилгүй юм үедээ болохоор тэгээд уцаа орооцаа гэхээр аюу хөрх уцнуудаа ороод лего тоглоо суучин эсвэл зураг тоглолч эсвэл хоорондоо өргөн гоё тоглоомод хөрхөрн хөдсөр шиг хөрхөрн тоглоомод шигтэй штэ өмнөгээд тэдэр мэдрээр хөрхөн тоглолчдیں۔ Тэгэхээр ерөөхдөө л би чинь байнга завгүй байдаг болохоор нөгөө сормос байнга л ерөөхдөө хийдэг болохоор тиймэрхүү л энд уцснаас яаж нэг холдуулах вэ гэж бодвол тэгээд яаж нэг хөвтгөө суухгүй нэг за босоод үзэх шин ядаж нэг суух гэж сууж л байгаа юм бол дорн дээрээ сууж байгаа тийм ингээ баахан юмнууд ингээ хайдалтаа налаа тэгээ сайхан ингээ хөлмөлнө хүмжлөөрөө яваад амар гой тоглоод суугаад үзээд идэх байхгүй заримдаа хөвцсөн л гэдэг. Тэгээд тиймэрхүү нэг хэцүү юу байна. Асуудал байна. Та нарт мэн бас байгаах та. Бэ нүү яаж шийдэж гин өрхөдөө тэрийг бас надад аваалцаарай за. Би ч өөрөнд тэгэл анх удаага ээж байж байгаа хүн болохоор бүгдээрээ л анх удаага ээж болж байгаа хүмүүс тий. Тэгээд хичээж л явна да. Сайн ээж байх гал хичээж л явна да. За тэгээд нөгөө би ч одоо хүүхдүүдээ баярлуулъя гэвэл за охинтойгоо ингээд үе болцоонд явна. Хүүхд тав болцоонд явна гэхэд л нөгөө Макдоналдс чизбургер юу лээ кафе орхол болцдог аахгүй. Тэгээд би нөгөө тиймэрхүү олон жоохон дургу болохоор тэгээд хүүхдтэйгээ орд болцоонд яваг охинтойгоо сайн ярих нэг явсан гоёсан. Тэгээд гоё заримны газар зарим идсэн. Яг зорсон гоё газар маань хаалтайш таарсан. Тэгээд орчтойгоо дараа тэнцэнэ орно. Тэгээд sorry. За тэгээд хүүхдүүдээ ерөнхийдөө нэг гоё цаг өнгөрөөг бол гадуур дэлгүүрээ ороод тэгэл хоолнд ороод ирдэг. Тэгээ хоолнд орохоор нөгөө л сони хэлсэн. Хамгийн сүүлд бит гурав юу яасан? Макдоналдс ийцэн. Тэгсэн чинь өнөөдрөөс цэлхураал пицца заал гэж. Ер нь би ингээд нөгөө нэг хүмүүс тэгж бодд юм шүү аа. Амар ирүүл иддэг, байнга ирүүл иддэг мэддэг гэж бодд юм шүү аа. Тиймэрхүү биш. Одоо чинь манайх нөгөө бас хэлжил ярьж лээс ахтай 5 дахь өдөр болгоо хүүхдүүдтэй хамтдаа мэдээл чихэр чипс бүх юмыг ерөөсөө онцгүй гэсэн болгоны гэдэг жишээ нь одоо ингээл пицца идэж мэдээд тэгээд өнөөдөр пицца татсан гэх мэтлэн пицца захиалж идээд гэх мэтлэн юу яадаг байнга тийм ирүүл холлоод идэггүй хөвчлэн ирүүл холдог гэтээ ингээд 2-3 өдөр нормал гурил мөрөлтэй хоолмол ер нь тэгтээ юу идэхгүй юм дөө цэвэн бол огт иддэггүй айл майл иддэг за хоошоор тэгээ залхуу бууз идрал хийж иддэг тиймэрхүү ингээд тоолоод хийж идтгээ. Тэгээ бас нэг буруу ойлголт. За нэг дэх буруу ойлголт намайг тэгж бодд юм шүү. Байнга л за чи ч одоо байнга л дэглэм барьдаг юм чи чам ч одоо иддэг мэдх юм олдд юм уу гэж хэлж тэгж яадаг байхгүй юм болгоныг л идэж чадна. Идэхийг хүсдэг хамгийн гол нь хизээ идэх вэ, хизээ идэхгүй вэ гэдгээ ингээд зохицуулаа явдаг болоод ингээд барьж чаддаг. За хоёрт болохоор дасгал хөдөлгөөнийг би амар тийм донтой, дуртай өстой нэрэ хийхгүй л олдгүй молдгүй хүн биш. Та нартай л адилхан. Ёо 2-3 хоног хийхгүй ангууд. Яа тасгалдаа яаж явнаа? Тасгалдаа яаж гэж хүсэлт гарцаагаал тэгээд арай ч нэг яваал очил. За ядаж нэг очиод 30 минут талхачаад ирэх гэл гардаг байхгүй юу? Тэгэл очиод ямар ч сан нөгөө шатан дээр 30 минут талхачаар за нэгэн төрсөн юм чинь хийж гараа гэсний тусгал ядаж хийж гараа үзэгний тусгал хийж гараа гэд тэгээ хийдэг байхгүй бусдаар ингээл өстө нэрэ зүгээр л байнга л явдаг мундаг явдаг явахыг хүсдэг нөгөө нэг автоматой гэх юм цаашаа юудаг лээ тийм хүн биш ээ адилхан та нартай л адилхан хиймээргүй санагдсан ч одоо хийх ёстой гэж өөрийгөө хүчлээл өөрийгөө энэ бие чирээл авч очивол нэг юм бас хийдэг байхгүй юу.
Тэгээд 7 хоногийн нэг 3-4 өдөр хийдэг. Тэгээд тэрнээс ингээд 2-3 хоног хийхгүй ангат л хиймэргүй санагдал. Ерөнхийдөө ингээд дандаа нэг үнжил хийгээд аваад ерөнхийдөө зүгээр амар тийм нэг ашраад байдгүй. Тэгээд юунаас жоохон 2-3 хоног хийхгүй олонгод ашраа тиймэрхүү санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр нэг тиймэрхүү байна яа сая sorry би сайн нөгөө нэг пицца идсэн чинь нэг л эвгүй байна. Араа ингээд нөгөө нэг пицца горил морлыг ингээд сагар махрыг жоо хорж морж байгаа л тэгэл буцаал ингээд идэж мэдхээр гиз дүүрэл ингээд сонин мэдрэмж төрөөл амар гиз дүүрэл унгуулал тэгээд айгу эвгүй онцгүй байдаг бол ингээд хүмүүсэн л болчул зүгээр авахгүй даанч тэгээ нөх хүүхдүүдтэй хүмүүс чинь яалтчгүй тэгээ хүүхдүүдгээ идэхээр идмэр санагдал тэгээ хүүхдүүд чинь байнга ингээд хориод ээж чадахгүй тэгэл бас дуртай юмуудыг нийдүүлэхгүй болохгүй тэгэл идүүлээл тэгэл өөрөө идээ таардаг байхгүй. Тэгээ сайн нэг пицца идсэн чинь бүр жоохон сонирн байгаад байна уучлаарай. Гэхдээ би өнөөдөр өөртөө яг бичлэгийн ингээд 2 бичлэг хийж аваад би нөгөө сормосны сургалт бас хийдэг. Тэгээ сормосныхаа сургалтын бас бичлэгийг сая хийж дуусчаад тэгээд бас заард яриаггүй бичлэгээ хий гэж бодоод. За тэгээд түрүүний юу ярих гэж байгаа юу арчаа. Тэгээд нөгөө саяхан хоолнд орсон. Тэгээ ингээ хоолнд ороод гурлаа ингээл хөрх ярьж өгөөрөл уцаацгүй шүү гэлгээл амар хөрх хоорондоо яриад суужсан хгүй тэгсэн чи харин нэг ээжийг хараад анзаараад байсан чинь нэг хүүхэн тэр хүүхэд өстө амар өрөвдөлтэй байсан би бүр өстө өмнөөс нь л ингээл хөрхэн хажуудаа суулгаад яриад анхаараад өөрийн анхаарад хайр өгмөр санагдсан. Тэгтлээ амар онцгүй санагдсан. Тэр ээж заах залуул ээж ах шиг байлээ л дээ хөрхөө тэгээд хүүхэд нэг 6-тай юм уу 7-тай юм уу бондоос хөрхөн хүү. Эсвэл өөрхөн ганцаараа идэл ээж нь өрөөсөө тэр хүүхдийг тоож байгаа харж байгаа юм байхгүй зөвхөн уцтайгаа ингээл уцаа хараад нөгөө хүн ээж рүүгээ нэг харж инээгээл юм идэл юм уу бүр тэр бүр ганцаараа ингээд амар хөрхөө өөрийгөө аргалаа сурцсан хүүхдэл амар өрөвдмөр санагдсан. Ээж нь өрөөсөө хүүхдтэй анхаарал тавихгүй. Тэгээд цуг ингээ хүүхдтэйгээ хоолнд орж байгаа. Тэгээд хүүхдтэйгээ яаж идж байгааг хараад ингээ гоё ярилцаал тий. Эсвэл одоо нэг хөрхэн тийм нэг тоглоом одоо McDonald's чинь нөгөө нэг киндер меню юу гэдэг лээ. Happy Meal гэдэг нөгөө юу байдаг штэ хүүхдийн нөгөө багцаад штэ тэрнээс хөрхэн юм тоглоом авцсан. Тэгээд тэр тоглоомороо хөрхэн ганцаараа тоглоол айгу өрөвдөлтөө сууж нэгээл би хоёр хүүхдээ тэр хүүхд ямар өрөвдөлттэй юм бэ хөрхэд ээж нь рууус анхаарахгүй зөвхөн уцаа үзэл ах ингээл тэг манай охин бас хөрхэн анзарч харин тийж тэр хүүхдтэй хөөрхөн юм аа тэгээд ээж нь юусоо тоохгүй юусоо ярихгүй юм тэгээд ээж л гоё юм яриад асуухаар хариулахгүй юм байна гэд бүрээсээ анзарч байгаа юм чинь хөрхэн тэр мэтлэн тэгэл энэ хүүхдүүд чинь үргэлжийн энэ насандаа байгаад ахгүй үргэлжийн ийм хөөрхөн байгаад ахгүй үргэлжийн цуг байгаад ахгүй тэгэхээр болж өгвөл хүүхдүүдээ байгаа үед нь хүүхдүүдтэй сайн анхаарал одоо нөө цуг амьдарч явах үедээ цуг байх энэ хөөрхөн жоохон байх үеийн байгаа насыг ингээд амар хөөрхөн анзаараад хараад анхаарал тавиад явах нь айгу зүгээр санагцсан. Тэгээд би одоо охин 3 настай байхад нь хүү 6 настай байхад нь нөхрөөсөө салж байсан аахгүй юу. Тэгэхэд тэр үедээ ингээд тэрнээс өмнө би хүүхдүүдээ ингээд бүр нэг амар анзаардаггүй байхын ч бас хайшааж юм. Гэтэ би амар тийм бичлэг хийх туртай. Одоо би дээр үеийн бичлэгүүд одоо манад үгийн нэг хаалт дээр л байх хэвээр айвуух нөгөө компьютер утсыг бас эвддэг байсан. Манай хүн ч нөгөө нэг аш нүрхээрээ урлагаараа согтохороо хагцгүй ячдаг байсан. Тэгээд аюу хөөрхөн бичлэгүүд аюу хөөрхөн юунууд бас амар их байдаг байсан. Манай хоёр хүүхдийн жоохны зураг бичлэгүүд тэдрийг амаа олж ахын сон гэж бодоод байгаа. Би одоо дүүдээ байгаа байх л гэж найдаад байгаа. Би нэг юг дэлгэцэн хаагаарцсан юугээ Монгол руу явуулаад чи засуулаа доторх юмнуудын ингээ бүгдийг юу ачиж нэг юм дээр хард дээр булгаатглаад авчаач гэд гуйжсэн маа дүү угаасаа тэгэл гэжсэн. Тэгээ би нэтрэг ахиасаа гэж бодлоо. За тэгсэн чинь тэгээ тэр үед ерөн л ингээл нөгөө өдөр шөнөгүй л ерөнхийдөө л нөгөө ботдог юм маань за ямар хоол хийх үү? За нөхөр минь нэг уухгүй хүрээ дээрээс уурлахгүй байгаасаа зүтгүй байгаасаа хэрэг шуган хийхгүй байгаасаа гэсэн бодол амар их төрдөг байсан. Нэг тиймэрхүү бодлоор илүү анхаарал тавиад тиймэрхүү бодол их бодоод тэгээ хүүхдүүдтэй ерөн нэг хүүхдүүдтэй өөртөө ерөн нэг бага анхаарал тавьдаг байсан юм шиг санагддаг. Одоо бодоод тахта. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд тэгээ бас нэг юу одоо манай энэ хөөрхөн нэг юу үзэгч охин
өцөг бахтаа тийм нэг хөрхөн охин байх шиг үлээ, хүүхэн байх шиг үлээ. Бас надтай адилхан л ганц би хоёр хүүхдээ тий бас л надтай адилхан хоёр хүүхдээ ээж ах шиг үлээ. Тэгэхээр тэрэндээ бас нэг аюу ааж хэлэхэд тэрэндээ бас нэг зориулаад юм хэлхийг бодсон, хүссэн. Тэгээд яг хөө тэр хүний одоо юун дээр ингээд манай би нөгөө сүлд муурны бичлэг хийсэн. Тэгсэн чинь муурны бичлэгэн дээр юу бичиж комент бичиж болохгүй юм билээ. Би бас нэг зарим бичлэгээ би нөгөө нэг юм дарчд юм аа. Тэгээд доодод хийхгүй байхыг бодъё. Тэр юмыг дарчгаар комент орж ирдэггүй юм байлээ. Хүүхдүүдэд үзэж болно гэсэн юм дарчдаг байхгүй би. Тэгэхээр комент хаагдчих юм шиг л мэдгүй. Би тэрний учрыг бас нэг болох гэдэг. Тэгээд тэр хүүхэн маань мууртай бичлэг дээр чинь комент бичиж болохгүй байлээ. Тэгээд битгууруу би бас хүүхдүүдээ мууртай олъё гэж бодож ирсэн болцоо. Тэгээд яа тэгвэл манай нөхрийн одоо за нөхрийнхөө хүүхдүүдийнх нь аав нь өөр хүн дагаа суугаад явцсан байл та. Тэгээд тэр хүн муурт хийжид ингэнэ. Тэгэхээр тэрээ би ингээд бодсон чинь айгуу жоохон эвгүй санагцсан. Намайг тэгтээ айгуу ойлгож юу ааж үзээрээ уучлаарай хэрвээ чамд эвгүй сэтгэл төрүүл уучлаарай. Тэгтээ би яг хэлмээр санагцсан. Иймэрхүү юмд одоо жишээ нь муур гэдэг амтэн чинь хүүхдүүд нөгөө дуртай хайртай тэр хүнийг мууртай айлаа гэхэд чи хүүхдүүдээ амтан хайрлахыг нь зөвшөөрөхгүй болж байгаа ч юм уу нэг тиймэрхүү надад сэтгэл төрөөд амар эвгүй санагцсан. Одоо жишээ нь одоо дургуун чинь тэр амтныг тийчэхээр чи хүүхдүүддээ одоо амтан хайрлахыг хориглож байгаа гэсэн үг юм. Чи бас өөрийгөө амтан хайрлаж болохгүй гэсэн үг юм уу? Би тэрийг амар сайн ойлгоогүй дээ. Айгуу сайн сонин санагцсан. Тэгээ тэрэн дээр бас нэг юм хэлэхэд би өрн одоо ингээд өөрийнхөө амьдралыг хараад бодоод аяахаар юу яадаг. Одоо юм болгон дээр одоо тим болсон надаас айгуу амар гоё санагдаг. Одоо цүнглүг би хүүхдүүдтэй ингэж ярьдаг байхгүй цүнглүг гэж хэлдэг. Тэр нөгөө нэг монголоор германаар одоо азар монголоор азар тэгээгүй юм да. Азар гэд ямар нэгэн муу юм болсон ч гэсэн би дандаа тэгдэг байхгүй. За ашгүй азар гурлаа ингэсэн юм да. Азар бит гурлаа азтай шүү. Азар гурлаа энэс муу юм болох байсныг инглээч гэдэг юм. Одоо жишээ нь ойрхон жишээ авахад одоо надад зөндөл тийм юм байна л да. Гэхдээ ойрхоны жишээ гэхээр би сайхан би чихвчэнд амар дуртай нөгөө том хар чихвчээ амар дуртай би ингэж ярьдیں۔ Хамгийн түрүүнд хоёр хүүхдээ хайртай, дараа нь хоёр мууртай хайртай, дараа нь чихвчтэй хайртай гэдэг байхгүй юу. Тэгээ чихвчэн дээр тэгээд нөгөө нэг манай нөгөө тосгоо шарагч идэв штэ амар гоё том тосгоо шарагч тэрэндээ гэж үгээд хүүхдүүдтэй ярьдаг байхгүй юу. Тэгээд тэгж араад тэгээд би юу аацсан хүүхдүүдээ бас ингээд би ч хүнстэй бас эрхлэн, уйлан, уурлан тий тэрийг бас хүүхдүүдтэй ойлгуулах үүднээс би заримдаа хүүхдүүдтэй бас эрхэлж ярина. Ээж нь хамгийн хайртай чихвчээ алгуулах юм. Тэгээд би ястаа мангар юу агаа дөрөс олоод муухай юу алгуулахчлаа баймар тэнэг айгүй буруу миний угаасаа алдаанаас болоод би алгуулчихсан. Тэгээд за цүнглүг миний чихвч угаасаа жоохон ёётой болчихсон аахгүй одоо олсон үн энэ эвдэрх юм байна гэд арга нь болоо тасаач чадахгүй би ингээд амар нөгөө унагаасаар агаад тэгээд юу яадаг болсон маст болсон. Тэгээ ингээд жоохон нүдэж ингэж нүдэж байгаа тасдаг байхгүй. Тэгэхээр шууд тасдаггүй. Тийм маст болсон. Тэгээд за цүнглүг гэж шинж чихвч ах юмсан миний энэ чихвчтэй асаж унтахтай хэцүү болчлоо гэж яриад байсан болохоор л алга болчлоо. Тэгээ за азар зүгээр чихвчээ алга болгоогүй. За эдэрсэн чихвчээ алга болгосон юм да гэж мэгээд ерөөхдөө юм болгоныг ингээд муу юм болсон ч за сантлийн хараад за тийм муу юм болох ч байсан юм билүү. Тэрнээс хамгаалаад ихчлээ. Азар гурлаа ингэсэн юм да. Азар гурлаад тэгсэн юм да гэж аюух ярьдаг байхгүй юу. Тэгээ тэрэн шиг би сая юу ярих гэж байна. Төрөл алга болчихлоо. Sorry. Тэгээд ерөөхдөө надад би нөгөө энэ юм уу ярих гэхээр надад аюу хэцүү байдаг. Тэгээ би тэр хүүхэнд ойлгуулах үүднээс ярмаар санагдчихэв. Азар зүгээр ерөөхдөө ингэдیں۔ Зарим үед би ингээд хүүхдүүд юм одоо ингээд хүүхдүүд том болчаа. Тэгээд аав нь 2021 онд өнгөрсөн.
Тэгээ зарим нэг ингээ ойлгохдохгүй юм гарч ирэхээр амьд байсан бол асуух байж тий асуумаар санагдсан байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүн ингээд хаяад салаа авсан ч гэсэн амьд байгаад нь бас баярлж байгаа. Яг бүр амар үзээ яддаг байж болно ойлгож байна. Гэхдээ гэтээ яг ингээл хүүхдүүдийнхээ өсвөр наснд ирэхээр ингээл ойлгохгүй аюух гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр яна аав нэмсэн юм болов аав намдсан бол асуух юмсэн гэд тэгдэг байхгүй юу. Тэгэхээр бас хаяа авцсан ч гэсэн бас амьдагаад нь тэгээ дээрээс нь ингээд амар үзээ ядахгүйгээр хүүхдүүдээ уулзуулаад зүгээр юм гоё харьцаатайгаад би 2000 бид нар ч 2017 онд салсан байсан ч гэсэн тийм амар үзэн ядалтай хариугүй ямар ч холбоогүй байгаагүй асууж сураглах юм хэрвээ нөгөөнийг одоо хэрэгтэй юм туслах юм байвал туслуулаад тийм харьцаатай байсан. Тэгээд гол ярих гэдэг юм. Тэгэхээр тэр үнийг тийм үзээ ядаад эсвэл одоо тэр хүний тэр одоо цуг амьдраад байгаа хүн одоо мууртай байлаа гэд муур авчихгүй хүүхдүүдтэй амтайрлах хэрэггүй. Амтай гэдэг чинь аюу хөөрхөн шүү дээ. Тэгээд хайрлаа тантай байх гэж гоё шүү дээ. Тэгэхээр тэрийг бас ойлгоод яваарай. Азар чи заяа зүгээр чамайг бас хаяад өөр хүнтэй суугаа явсан нөхчиг байна. За нэгд заяа. Хоёрд азар чи бас начиг зовлон үзэг байх гэж бодож байна. Жирэмсэн байхад чинь би одоо энийг одоо бас яраад зүгээр л би өөр хүмүүсийг ойлгоосай бас ийм юмнууд бас байдгийн шүү. Тэгэхээр зарим зовлонг өөр хүмүүсийн зовлонгоос гайгүй шүү гэж бодоод өөрийнхөө зовлонг давж гарч байгаарэ гэж хэллэмээр байна. Тэгээд азар одоо тэр хүүхэн чи жирэмсэн байхад чинь манай нөхөр бол үнэн банзал нөхөр байсан. Тэгээд яваагүй хүн л ховрах амар банзал байсан. Дээрээс нь бүр айгүй миний бүр амар цэцгэлдээ гомдсон юм заяа. Наа жирэмсэн би хүзээ азуугүй төрөх гэж хахад тэр нэг манад нэг охин ирж хоноод маа чи нэг цуг одоо миний ихний хүүхд жирэмсэн байхад тэгээд хоёр өрөө байранд хоёр айл амьдардаг байсан хгүй юу. Тэгээд тэр айлтай хүмүүстэй тэгээд маа нөхөр өдөртэй нэг охин ирж шоодаад тэгээд тэр шоодаад тэнд манай тэр нөхрийн хуучин ажилтдаг байсан үйлдвэрийнх нь тийм охин байхгүй юу. Тэгсэн чинь муухай юм заяа би өнөө маргаашгүй төрөх гэж байгаа том гэцтэй. Тэгэхээр манай нөхөр үгүй одоо манай нөхөр тэр охинтой одоо юу авах гээд дайраад одоо ингээд намайг унтцсан гэж бодоод тэгээ тэр охин газар унтчихсан. Манай нөхөр миний хажууд унтчихсан. Босоод яваад тэр охины өрлөө орчиж байгаа бол яах вэ? Тэгээ тэр охинтой ингээд бүр амар явах гээд байж хаар нь би хүч яагаад аа би босооч гэсэн чинь бүр амар бараг тэггээд би бүр ёо яг амар тийм амар муухай юм нүдэрээ харж исэн би. Тэгэхэд тэр үнийг тэгэл уучлаад одоо миний үеч 14 дэх шүү дээ. Тэгэл 14 5 жилийн өмнө тиймэрхүү юм үзчихсэн. Тэгэхдээ төрөө тэгээд яваад үдээ болтол амар их зовлон үзчихсэн. Би одоо тэр болон юм уу бас нэг ярахад энэ бол нэг бас нэг л юм ярина гэж бодохоор за нэг дас жоохон өнгөрцөн үнийг бас ясын өмдөлцүүлээд яах вэ гэж бодоод бас ярьдаггүй. Гэтэ яах вэ би нэг бас зариг хөрүүлж гэж бас нэг ярьчмаар санагд. Яг тэгвэл эн чин өөр олон хүмүүнүүдийг дахиж начин юм алдаа хийхгүй иймэрхүү юм үзэхгүй байхыг нөгөө за байхасаа гэсэн үднээсээ л би эдрийг ярьж байгаа байхгүй юу. Тэгээд өөрийгөө юм хайрладаг болоосай өөртөө юм өөрийгөө үн цэнтэй айлгаасай гэсэн үднээс иймэрхүү юмнуудыг бас ярмаар санаж байгаа. Тэгээд би бүр амар гомдоод тэгээд чи яагаад маргааш ингээд чи яагаад ингэсэн бүр хүний нүдэн дээр миний нүдэн дээр би одоо ингээд нөөш маргаашгүй төрөх гэж байгаа. Тэгээд миний хажууд чи өөр хүндээ яг хажууд юм хийх гээд ингээ явж ирсэн аа. Ингээ хідээ чи яагаад ингээд санаа зовдгүй яаж ингэж чадж байна гэд тэгсэн чинь
Тэгээд дараа нь би тэр охиныг ч гэсэн тэгээ яаж ингэж чадж яана маж яана гэж тэгээд яасан чинь бит хоёр бараг чамаас нийлэхээс чинь чамтай найзлахаас ч өмнө бидний цуг басан ийм ирэм ажил хийж лээсэн юм байна л да урд нь. Тэгээд тийм бараг найзууд хийжсэн болохоор яа гэм хавтын шохны юм яриад тэгээд би бүр амар гомцсон тэр үед бүр аюу шок нээсэн. Тэгээ хүний өөр ингээл жирэмсэн үед нь төрөөд удаагүй ахт нь гомдох хам ихтэй хүний гомдох хамгийн муухай хизээч мартдаггүй хизээч энэ сэтгэлд нь хэцүү байдаг тийм явдал байдаг. Тэгэхээр чи ийм зовлон ийм юм бас үзээгүй байлгүй дээ. Чиний нүдэн дээр ингээд яаж байгаагүй байлгүй. Яг вэ тэгээд би чамайг ойлгож байна. Гэхдээ яг л адилхан ер нь би иймэрхүү зовлон зөдөө үзсэн миний араар л хар мянган удаа тавьсан бүр улаан цагаанда хажууд бараг араар тавина гэж хажууд араар тавьжаас тэгээ бүр жирэмсэн байхад тэгэж мэгээ дараа нь тэгээ явсан чинь тэгэж ярьж байгаа. Дээрэс нь би ууцсан байсан гэж мэгээд яаж байгаа байхгүй юу. Их мэдлэн тэгээд аюу их гомдож өсөө намайг тэгэд би чинь салах гэж зөндөө үзчихсэн. Миний үжи өөрхий бүр нэг би болъё гэж болоод одоо тэгж хэлхэн ч бас муухай юм да. Гэтэ юм ирсэн. Тэгээд аюу хамгаалдаг гэсэхгүй. Тэгээд юм ирсэн юм чи юм сая ирсэн юм чи тэгээд сар болгон санаа зовдөг. Гэтэ аюу хамгаалдаг мөртлөө сар болгон санаа зовдөг. Тэнгүүдээ юм ирсэн байсан болохоор нэг санаа зовоогүй. Тэгээд дараа сарынх нь юм ирэх байх нь гайхаад исэн чи ойрон болцсон байжсэн. Тэгээ миний үжинд юм ирсэн байж ижил болсон хүүхэд шүү дээ. Болох ёстой юм болдгороо л болсон баг. Тэгээд ерөнхийдөө хацтай л гэж бодны нэг эцгийн охин хоёртай. Тэгээд хоёр сайхан хүүхэдтэй. Одоо тэгээд бид тэр үнд баярлж талархаж явд юм уу? Ийм сайхан хоёр хүүхэдтэй олгож өгсөн хүүхдүүд чинь бас ухаантай, царайлаг, сэргэлэн яг уу заримд ойлгохгүй юм бас их гарч ирнэ. Одоо өсвөр насндаа орж байгаа болохоор хүүхдүүд бас ойлгохгүй хэцүү үйлдэлүүд бас зөндөө гарч ирнэ. Тэгээд тэр болгоныг зарим үед бас яг тэгж боддог байхгүй замд байсан бол ядаж замд байсан бол асуух байжтэй ингээл тийм яадیں۔ Би одоо тэгээд сая ер нь тэгээд нэрээ нэр үзээгүй одоо хамгийн сүлд одоо ер нь тэгэл ингээл Монгол зонгол яваад ирэхэд тэгэл хажуу хайргын өстө нэрээ оролдоогүй уулзаагүй өстө юу агаагүй хүүхнүүд л бараг байдгүй байсан санагддээ штэ. Тэгэл надаас өмнө ч тийм байсан юм бэлээ. Натаа уучраад ч бас тийм тэгээд хүн ер нь тэгээ юм замбраагүй банзал хүмүүс нэг засран гэж байдгүй юм шиг үлээ дээ. Тэгэхээр аль болох тиймэр хүмүүсээс охтууд минь хоолдож тэгээд өөрийгөө гоё үнцэнтэй ойлгож өгнөлээд би одоо тэгээд тэр ер нь ихтэй салах гэж бол амар хүчжсэн. Аюу их оролддог байсан. Ямар сандал хүүгээ Монгол явуулаад өөрөө Швейцар руу яваал салхаал оролдоод сар гарan айлд зүгээр хвтээд ажил болтохгүй амар балаа. Тэгээд буцаад чирэхэд очсон чинь тэгэл буцаад сургаар нь буцаад ирээл нарцны мэдээл ирээл тэгэл буцаа нэлчихэж байгаа юм чи тэр хөвжлэн тэгэл тэг эмхтэн хүн гэдэг чи аяа юу ингээл уучлаа л юм. Тэгж жаад хэвээр нэрэ нэг л юу ахаараа цаашаа олд юм билээ дээ. Би ч зөндөө л их уучлсан, зөндөө л их юу асан одоо хууруулсан тэгсэн мөртлөө л уучлаад идэг байсан. Тэгээд сонио одоо бодохоор би өөрөө ямар сонио үнцэнгүй байсан юм бэ? Ямар сонио өөрийгөө үнэлдэггүй байсан юм бэ? Гэл амар харамсдаг. Тэгээ одоо харамсаач ах тий одоо өнгөрсөн юм одоо л харин уулзах хүнтэйгээ нэг гоё өөрийн гэсэн үнцэнтэй одоо би өөрийгөө нэг ойлгодог болцсон. Ерөн хүн эмэгтэй хүн өөрийгөө тэгээ тэр хүүхэнд хэлэхэд тэгээд нэг тэр одоо салаа авцсан хаамаагүй хэрэггүй тэрдэргөө салаа авцсан үнээр үзээ ядах ч юм уу тэр хүнийг үзээ ядаад дээрэс нь инстаграмын гэлүү орж үздэг гэж байгаа байхгүй юу. Тийм юм тэгэх мэх ямар ч шаардлага байхгүй
хайрын сайхан цаг зав. Тэрний оронд амар гоё над хайртай хүүхдүүдтэй цаг зав зарцуулаад өөртөө цаг зав зарцуулаад тэр энерги ингээд өөр хэрэгтэй юмд сурахад, өөрийгөө олоход, өөрийгөө хөгжүүлэхэд, өөрийгөө гоё эрүүл эрч хүчтэй байлгахад, хүүхдүүдээ гоё хүн, сайн супер хүмүүс байлгахын төлөө гоё юм тэдэртэй цагаа зарцуул. Тэгээд тийм хэрэггүй хүнийг харж нервтэж одоо үзий ядаж амтнд хичээд юм байна, тэгдэм байна, ингэдэм байна. Хүүхдүүд тэгж ингээд юм юмд нь орж ороод хараад байх шаардлага юусоо байхгүй гэж хэлмээрээ. Тэгээд өөрийнхөө явах ёстой замаараа яваад одоо тэр хүн явах ёстой замаараа явцсан өөр зам сонгоо явцсан. Тэгээд тэр чигээр нь хай хамгийн гол нь ингээд үзий ядах хэрэггүй, үш хонзээ ингээд санаад байх хэрэггүй. Зүгээр өөртөө гоё цагаа зарцуулаад хүн үзий ядна, хүн ингээд уучлах чадахгүй байна гэдэг чинь өөрийгөө л зовоож байгаа гэсэн үг. Өөртөө л юм хар мухаа үйл байлгаад байгаа. Өөрийнхөө энерги гэрч хүчээс ингээд хомслоод байгаа гэсэн үг. Тэгэхээр өөртөө гоё цагаа заа зарцуулаад хүүхдүүдтэй сайхан хүүхдүүдтэй цаг заа зарцуулаад харин хайртай хүүхдүүдтэй гоё амтнд хижээмээрээ бол авч өг хайрлуул амтнд хижээдэг хүүхдүүд ч өөрсдөө юм хариуцлагатай олдог. Тэдрээ нөгөө өлсүүлж яахгүй гэж бас хариуцлагатай олдог байхгүй ингээд. Тэгээ хүн үгүй амтай хайрладаг хүмүүсд ч юм уу өөр хүнээ бас хайрлах чадна. Гэвчлээ надад өөр ямар гоё амтнд хижээдэг хүмүүс үнэхээр хариуцлагатай юутай тууштай аюу бас гоё зантай хүмүүс сайн хүмүүс амтнд хижээдэг гэж боддог. Яг тэгвэл одоо чинь одоо энэ муурнууд чи хоол ундын авч өгсдээ надад бол санхүүгийн ачаал бол улам нэмэгдэж байгаа байхгүй. Энэ хоёрт хоёр хүүхэд хижээдэг гэсэн бол одоо хоёр муурт хижээдэг болсон. Энэ хоёрын чинь хоолны зардал дээр хоолнуудын зардал тэгээд янз янзын хэрэглээний зардлууд тэгээд энэ нөгөөний бааш шашных нь энэ элс мэлс гэл юмнууд тэгэл аюу хэрэглээний юм байгаа үстэй тэр нөө үйлчлэгэн дээр харсан шиг тэр мэтлэн ингээд амар их мөнгө зарлагддаг байхгүй. Тэгтээ бас ингээд хариуцлага бас амар их шаарддаг. Тэгээд хүүхдүүд ч гэсэн хоолны нөхөстэй тэгстэй ингэстэй гэл тэр нэг амтныг хайрлж гэн гэдэг чинь бас амар хөөрхөн байхгүй юу. Хайр цацруулж гэн, хайрын энерги цацруулж гэн гэдэг чинь. Тэгэхээр тэгээд намайг ойлгож ухаарж яваарэ үзэрэй гэж хүсье. Тэгээд амжилт хүсье та гуравтаа. Тэгээд илүү гоё тэр хаяа авсан хүнийг архи авсан өмнө бодох ямар ч шаардлагагүй гоё өөр хүнийг мөрөөдөөд өөр гоё ямар үнэтэй сумаар байна. Яг тэрийгээ өөртөө бий олгоод шинэ одоо нэх гоё царайлаг, булчинлаг, гоё спортлог хувийн юм уу жилсайтай хүн миний мөрөөдөг хүн тийм байхгүй юу гэж мөрөөдж байгаа мөртлөө өөрөө юм бүдүүн амар юм залхуу спортлог биш. Тэгээд өөртөө анхаарал арчаа тавьдаггүй ээжж тийм гоё хүний мөрөөдөд ээж болохгүй шүү дээ тий. Би ямар сэнтэй нэг залууд айгүй муухай хэлсэн. Гэхдээ би яг үнэн л хэлсэн. Би тэгжсэн. Ийм амар гүцэтэй залуу байсаахгүй юу. Тэгээд наа бүр амар өдөж мөдөл амар ингээл тест бараг л честэ надтай найзлуул юмдруу бол хамгийн юм чинь яа маань гэл адилхан гадаадаа тэгээд олигтойч мэдгүй бичиг харамтай мөнгө мэдгүй тэгж мэгээд тэгснэ өөрийг нь харахаар заяа яаж ийм байж намайг тооно гэж батсан ингээд би бол дотроо тэгж хэлж байгаа байхгүй тэгчээд гана чи намайг яад би чам таалагдж байгаа чи царайлаг секси амар гоё биетэй гоё би авч явдаг мовдаг гэд. За чи тэгээд за би юм гоё спортлог байлаа гэж чи спортлог биш гэж яаж спортлог хүүхэнд ингээд сонирхоод байгаа. Миний хувьд би бол өөрсгөө хүнд дуртай, өөрсгөө хүн сонирхдаг. Тэгээд начиг хүн бол би нагуучиг хүн гэхээр би өөртөө арчаатай байж чаддаг, өөртөө хайртай, санаа тавьж чаддаг бие тасгал хөдөлгөөн хийгээд бие эрүүл чирэг авч явж гэн гоё секси харагдаж чадж гэн гоё юуны булчинтай байна гэдэг чинь гоё. Ер нь тэгэл амар их олон хүмүүсийн эрэгтэй хүний амнаас тэгж сонсчихсан болохоор хэлж байгаа шүү. Секси байна гэдгийг. Тэгэхээр өөрөө тийм биш байж яа тийм бүхнийг сонирхох хэвтэй. Өөрөө тийм гоё хүүхэн биш байж яа тийм гоё залуу сонирхох хэвтэй гэж боддог байхгүй. Тэгэхээр
би ингээл одоо жишээ нь тамхи татдаг хүн үнэхээр дурггүй. Одоо би нэг бичлэг бас хийж байгаа утсан дээр хийж байгаа. Тэр бичлэгээ бас эдитлээ оруулах хэрэгтэй. Зүгээр нөгөө нэг утсан дээр хүмүүдээ үзүүлээд тэгээд яг нөгөө танилцгаа апыг жоохон танилцгаа апаар зөөхөн ухчаад тэгээд ерөн би заяа тамхи татдаг хүн байга шууд ямар ч гоё залаас эксэлдэг. Тамхи татдаг хүмүүсийн үнэр нь аим байлаар ам нь муухай, шүдэн муухай. Яа тэгэл эрүүл мэндэ боддггүй хүн л гэсэн үг шүү дээ. Тамхи татдаг хүн чинь. Тэгэл гадар мадар амар гоё залуу ингээл явж байгаад ваа ингээл харангуйтай тамхи татсаад гэл өнгөрдөг байхгүй. Тэгэхээр надад тамхи татдаг үнэхээр таалагддаггүй. За мэдгүй. Гэхдээ миний ганц хоёр эмэгтэй найзууд тамхи татдаг хүмүүс байдаг л да. Гэхдээ тэдрээ бол хамаагүй би амьдрах гэж байгаа ш, би үнсэлцэх гэж байгаа ш тий. Тэгээд тэгж боддог. Тэгээд тамхи татдаг өрхтөн хүн бол үнэхээр сонирхдаггүй, таалагддаггүй. Гэх мэтлэн тэгээ чи өөрөө тамхи татдаг гэж би тамхи татдаггүй хүнтэй суунж гэдэг юм уу тий, тиймэрхүү яс байж болохгүй шүү дээ тий. Тэгээ би тамхи татдаггүй ээжж тэгээ тамхи татдаг хүнтэй сумарг байгаа байхгүй. Тэгээд хамгийн бас гол юм манай нөхөр бас манай хоёр хүүхдээ авчин тамхи татдаг гэсахгүй. Тэгэл найзалж хатаал за бистэ гарна за бистэ хүүхдээ алчвал яг гарна маарна гэлдэгдээс байхгүй. Тэгэл за гэж яваад идсэн. Би амар гинэ онгорсон мэтлээ тэр үе явахаар. Тэгэл за хүүхдээ алсан үгүй жирэмсэн болвол гарна гэж тэгжсэн. Жирэмсэн болсон хүүхдээ гараад ирэхээр яг болно гэл. Яг хүүгээ гараад ирсэн болоогүй. За тэгээ бас болоогүй. Тэгээ явж яснаа. Тастаа хүнтэй л болчвол гарна. Охинтой чинснэ нэг хөрхөө охин төрүүлээд өгвөл бистэ нэр 50-наас гарлан боллаа гэдэгтэй байхгүй. Ярих 50-наас гарлаа гэдэгтэйс. Тэгэл окей боллоо. Миний охин ч өстө хүсэж гарсан хүслэн охин байхгүй юу хөрхөн. Тэгээд охинтой боллоо, гарсангүй. Ер нь тэгээд салса татлаа гараагүй, архинаас тамхинаас гараагүй юм байхгүй юу. Тэгэхээр би хаширсан. Тэгэхээр би хизээж одоо архи тамхи хэрэгэлдэг байсан. За архи бол нач хэрэгэлдэг хүн болохгүй байгаа байхгүй юу. Би өөрөөсөө тийм амар ууж чаддгүй. Гэхдээ уучдаг. Хизээ удаа байвал гадуур шоудахта юу ахта шоудах нь хавралтай тэгээд бүжиглэх туртай. Тэгээд бүжиглэх үедээ жоох уудаг. Таруулаа яг өөртөө тааруулаад гоё уудаг. Тэгээд тийм тааруулж уудаггүй ууж чаддгүй хүмүүс бас амар юм байлээ. Би одоо нэг үйлчлүүлэгчээ 2-3 удаа шоудаж үзснэ. Хаста тааруулж хэрэглэж чаддгүй юм байлээ. Тэгээд би өөрт нь үнэнгээ нийлээ хайцахгүй юу. Тэгээд жамтайстай шоуд маргүй юм билээ. Чи юу аач чаддгүй юм билээ. Ингээ шоуд маргүй хүн санагцаа гэд чи ерөөхдөө уурлаа гомцсон юм шиг байна. Холбогдоход байцаа. Амар хэцүү агсан юм бэл. Цог шуудахаар дэл амар янз хэрэггүй хүмүүс дуудчихдаг. Би өөр нэг амар бүжиглэх туртай. Тэг хаяа нэг би гардаг. Сард нэг эсвэл 2 сард нэг гардаг. Тэгчээд тэр үедээ би амар гоё юмар санагдав. Гоё ингээд гоё өсөлтөөрөө бүжиглээд тэгэл хамаа намаагүй янз хүмүүстэй ингээл ярилцаа, согтуу хүмүүстэй ингээл зурлаад амар санагддаггүй байхгүй. Тэгээд тэр аим надад муухай санагдсан. Тэгээд хөрхөнтөөс гомдцноо яасан холбогдгоо яцсан. Тэгээд сөрөөсөө илэх яцсан. Тиймэрхүү. За юу ярих гад юу чарч уйлж чи үзлээ, нээж ч үзлээ. За хамгийн гол нь тэр хөөрхөн үйлчлүүлэгчтэй гэх гэж үйлчлүүлэгч гэж ярьж байгаа хүмүүсээ. Тэр хөөрхөн үзэгч хүүхэндээ тэг амжилт хүсье. Тэгээд чимэн намайг зүгээр ойлгоод тэгээ жоохон өөрөөдөө ингээд тунгааж үзээд би намайг үздэг хүмүүс бол ерөн бол бүгд амар гоё хүмүүс гэж боддог. Надад хизээж тийм муухай комент ирж байгаагүй. Тэгээ дандаа нэг юм гоё яг начиг энергитэй, начиг хүмүүс санагдсан. Тэгэхээр бүгдээрээ гоё энергитэй гоё хүмүүс байгаах. Тэр хүүхэн маань ч гэсэн мундаг хүүхэн байгаах. Хоёр хүүхдээ хүний нутагт бас гадаад гэсэн шүү. Тэг хүний нутагт хоёр хүүхдтэйгээ гэр бүлийнхнаасаа хол байна гэдэг болон тэгэхээр чанга Монголд бол ингээл ээж авдаа өргөд өчнө, ах дүүгээрээ харуулчихна, ажиллаа ингээл найз нөхдөйгөө уулзаа гарч орчин тий бас гоё штэ Монголд байх чинь. Тэгээд энд бол нэг тийм байхгүй штэ. Зөвхөн өөрөө харна, өөрийн хариуцлага хинч туслахгүй, хинээрч туслуулах угаасаа албагүй. Тэгээд өөрөө хариуцлагатай өөрөө ингээл явах штэ. Тэгэхээр
бас нэг тийм мундаг ээж байх шиг байгаа. Хамгийн гол нь одоо илүү гоё хөгжөөд, илүү гоё өөртөө анхаарал тавиад, хүүхдүүдэд анхаарал тавиад, хамаагүй хэрэггүй юмнуудыг хаяад болоод тэгээд илүү сурах, зорих зөндөө их юм байгаа. Тэгээд хамгийн гол чухал юм хүүхдүүд өөрөө тэгээд тэдэртэй л анхаарлаа төвлөрүүлээрэ, хандуулаарай. Тэдрэрлээ л алтан цаг заваа зарцуулаарай. Энэ гоё алтан цаг завыг шал хэрэггүй хүмүүсийн Instagram ухаж нэрвдэж хүмүүзээ ядаж өнгөрөх хэрэггүй. Бидний нас бага одоо ингээд 40 80 би өрн 80 мө 100 насна гэж бодож байгаа. Тэгээд одоо насныхаа талыг насалчлаа. Одоо тэгээд дахиад нэг 40 жил амьдран энэ хугацаанд хийх юм зөндөө байна. Сурах юм зөндөө байна. Чамд ч бас тийм байгаа. Тэгээд тэр үедэндээ анхаарал хандуулаарай. За тэгээд амжилт хүсье.